За ойлголоо. Тэгэхээр энэ олон би харин тийм л юм яриад байгаа байхгүй юу? Дотроо дүрмтэй бай. Одоо бид нар дотроо тангарахтай болох уу дараа нь? Энийгээ болчихоо хэрэггүй. Германы жишгийг бид баа бээгүү хуулах албагүй. Бид нар ерхий зарчмаа бол ойлгосон шүү дээ. Тэг ингээд нэг юм бичиг цаас үйлдвэрлээл дүрмтэй болол журамтай болол ингээд байх тусмаа л хүн суртал чинь нэмэгдээл. За чи дүрмийг зөрчсөн байна гэл одоо яах юм? Арга хэмжээ авах юм уу? Гүг таны үзүүлж болохгүй бид нар ч олуулаад шийднэ. Байнгын хорон дарга тодорхой бас юутэй штэ. Энд чинь эрх мэдэлтэй. Тэрийгээ зөв хэрэгжүүл. Би бол таныг зөв хэрэгжүүлнэ гэдэгт 100% найдаж байна. Тэгэхээр энэ дүрм журмаа болоо. Энийний дараа яг тангарахтай болно шүү бид нар. Тэгээ дүрмөө зөрчсөн гişүү нэг яхаа. Арга хэмжээ авах юм уу? Тэр нэг ийм л юм болно. Бусдыг ойлгочлаа уучлаа. За дотоод зохион байгуулалт юм. Тэгэхээр тэр санкц бол байхгүй. Тий. Нэг хүнээс хамааралтай биш байнгын хороо бол 24 гишүүнтэй хамтын шийдвэр гаргадаг байгууллага нэг хүнээс хамааралтай байж болохгүй те тэр л зарчмаар гэж харж байгаа. За гэхдээ мөнх эсэлэн гишүүний саналыг сонслоо.